Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ 107 радио хорон нутаг телевизийг үзэн суугаа эрхэм хүндэт монголчууд эрхэм хүнд хэлэг нэг дахан дүүс тав хүндээ бас энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Эрхэм үзэгчид та бүхэндээ 7 хоногийн даваа лавг баасан гаригийн 13 цагаас 14 цагийн хооронд үргэлжлэн хүрдэг номын хавчуураар нэвтрүүлгийг та бүхэнд хүрэхэд ийхүү бэлэн болсон байна. Студид хөтлөгч галсан за мөн одоо бизнесийн удирдлагын докторант Өөл Дөвгийн Бадарчин одгүй судлаач маань хүрэлцэн ирсэн байна. Танд энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. За тэгэхээр өнөөдөр бид нар бол нүүдэлчин монголчуудын эртний хотуудын тухай товч дүүх мөн одоо сонирхолтой баримтуудыг бас сонсогчдод болон үзэгчдэд хүргэж байгаа. Өмнөх 7 хоногоос эхлээд тэгэхээр өнөөдөр бол эртний хотуудын талаар бид нэр бол ерөнхий тайм мэдээллүүдийг өмнөх дугаарт хүргэсэн. За хамгийн одоо сонирхолтой баримтууд гэх юм бол биднэрт одоо үлдсэн одоо газар нутаг дээр байгаа энэ сайхан туйрнууд энийг эргээж бас сэргээх энэ нь өөрөө Монгол улсын одоо хөгжилд их тодорхой үнэт зүйл болох юм шүү гэдэг энэ байр суурийг өмнөх удаад хүндсэн. За энэ удаагийн сэдэв бол Хүнүүгийн бас үеийн хот суйрангуудын талаар мэдээллийг хүргэхийг зорино тийм ээ. Тийм. Яг Монголын түүх бол их сайхан баялаг юм л да. Сайн өнгөрсөн дугаарт бид Балар эртний суйран буюу Чулуун цэгийн үеийн одоо Дорн таймгийн тансаг болгоноос олдсон суйрын тухай ярилцсан. За өнөөдрийн хувьд бол одоо төр тус анх үүссэн Хүннүү гүрний тухай өнөөдөр ярина. Хүннүү гүрэн бол одоо нийтийн тооллын өмнө 209 онд Хүннүүгийн анхны төр улсыг төмөн байгуулсан бөгөөд дараа нь түүнийхөө модон 209-аас 174 онд эцгээ зайлуулан шаниу болж гарч ирсэн. Шаниу гэдэг эртний хятад хэлээр өргөн удам гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд монгол хэлний сайн гэдэг үгийн эртний дуудлага гэж судлаачид үздэг. Модон нүүдэлчдийн нийгмийн ба цэрэг засаг зархааны шинжилэл хийж 10-100-д мянгад төмтгийн тогтолцооноос бүрдсэн хүчрэг армийг Төв Азийн түүхэнд анх удаа байгуулсан. Бид нэг 10 гээд кино үзсэн дээ. Тий 10 гээд тийм. Найруулагч Зол Баярын бүтээсэн 10 кино. Тий 10 кинод дээр одоо гарч байгаа. Одоо тэр 10-100 тэгээд тэр 10-тууд их шудраг эзэн хааны хөдлөө ямар шудраг үнж байгааг харуулдаг. Тэгэхээр монголчууд ер нь дэлхийг байлдан дагуулгахдаа ер нь 10-100 мянгад хуваарлахтаа маш шудраг байсан байна. Тэр одоо түүхийн хувьд ч гэсэн одоо энэ тогтолцоо бол асар их тийм үн цэнтэй тогтолцоо гэдгийг бас илэрхийлсэн байдаг шүү дээ. Тий одоо бас яг хөө тэрийг бас яг хөө харуулах юм бол одоо Улаанбаатар хот бол одоо хороо дүүрэг нийслэл ус гэдэгтэй адилхан л одоо тийм л хуваарлалт. Одоо хийгдсэн хийх хуваарлалт нь одоо бол арай боловсронгуй болоод за орон нутагт бол одоо багаас сум аймаг гэдэг явчихж байгаа. Яг тэрнтэй л адилхан ингээл тэр тогтолцоо нь одоо ингээл шинжлэхтэй өөрчлөлттэй л явж. Энэ бол одоо бас хүмүүстэй төрийн үйлчлэгийг хүргэх гэсэн л бодлого. Тий. Дээрээс нь бас аюулгүй байдлын хувьд одоо жишээлбэл тухайн үеийн 10-т тэгээ 100-ын одоо тэр тогтолцоо бол бас тухайн цэрэг армийнхаа хувьд гэдэг ч юм уу тий зохион байгуулалтын хувьд бол асар одоо нарийн том тогтолцоо байжээ гэж ингэж одоо ярьж үзэх ийм тохиолдлууд бас байдаг л да. Тэгээ Хүннүүгийн үегээд эргээд ярихаар одоо бидний нөгөө Хүннүүгийн үеийн одоо аж байдал, амьдралын онцлог, соёлын онцлог гэд их олон зүйлүүд одоо сүүлийн үеийн найруулагчдын бас шийдлэр төр төсний уламжилт Баярын наадмын одоо тоглолтын найруулгын зохион байгуулалтын дээр илүү их сүүлийн үед их ажиглагдах боллоо л доо. Хүннүүгийн одоо Хүннүү захтай дээл гэдэг ч юм уу. Гэх мэт ийм юмнууд одоо сүүлийн үед бас бие тус соёлынхаа хувьд бас орж ирж байна. За мөн энэ нэг түүхэн дурсгалуудтай холбоотой судалгаа шинжилгээний ажлууд хийгдэж бас энэ зүйлүүд бас өнөөдөр бидний амьдралд нэвтэрч байгаа баха. Энийний ард мэдээж мөн одоо ингээд судлаачдын том үүрэг оролцоо бас энэний ард явж байгаа бах гэж ингэж сүүлийн үед бас ингийн иргэн хүний хувьд ингэж харагдах болсон. Тэ. Анх модон шаниу газар нутгийн 3 хэсэгт хуваан төвийн хэсгийг өөрөө баруун зүүн хэсгээ шаталсан цэрэг дэвхий төшүүл буюу зүүн Сэцэн ван, зүүн Гуйлан ван,
баруун Сэцэн ван, баруун Гуйл ван гэх 4 вангаар удирдуулсан 4 Эвертон ван хэмээгдэж байв. Эдгээр 4 хэсэг нь ван хамгийн том хэмжээний засаг зархаар нэгж болдог бөгөөд вангууд нь тусгай ор дөргөтэй хувьтай газар эзэмшдэг шаниугаас томилогддог төм гаруй морин цэргийг захирдаг байжээ. Хүннүү улс нь 1.5 сая хүнтэй байсан. Тухайн үед хүн амын бодлогын хүн ам 1.5 сая. Хүннүү нь бол одоо нийтийн тооллын өмнө 209-аас нийтийн тоол 93 оршин сууж байсан ба Монгол газар нутагт оршиж байсан нүүдэлчтэй холбоотой болсон юм. Нүүдэлчтэй байгуулсан эзэнт гүрний дотроос анх байгуулагдсан бөгөөд хамгийн удаан хугацаанд оршин тогтносон гүр юм. Тэр утгаараа хүннүү төр нь 24 аймгийн холбоон дээр тогтдог байсан бөгөөд их бага хуралдаагаар төрийн хэргийг шийддэг байв. Их хуралдаа нь шаниуд зөвлөх хэрэгтэй байгууллага байсан гэж түүхч Маачан шоу үзсэн. Тэр зөвлөл нь жил бүрийн 1-5 9-р сард нийслэл Луут хот цуглан улс төр эдийн засгийн соёл иргэншлийн тухай хэлцдэг байсан. Олон янзын хууль гаргасны дотор эр үзүртэй юмыг хүнд өгөхдөө эр үзүрийг нь өөрөөгөө харуулж өгөх ёстой гэж заасан бөгөөд зөрчсөн хүний цаазархаас гадна хөнгөн хэрэгтэн бэртэйг төмрийн болон ваар савны үйлдвэрт ажиллуулах шийтгэл авдаг гэсэн. Тэр одоо бидний амьдралч гэсэн бас нэг зүйл ажиглагддаг байхгүй зүгээр энгийн юм дээр бид нар бас ихтэй мис энтриг одоо жишээлбэл дунд нэг мах гаргаад нэг хутаг одоо хөрөлцөөгүй байдаг ч юм уу ийм нөхцөлд эсвэл мах идэх гэж байгаа хүндээ ингээд хутаг өгөхдөө эртээ талааг нь өөрлөгөө харуулад тэгээд тухайн хүндээ эртээ талааг нь ингэж барих мөн одоо цагаан сарын ууцсан дээр ч гэсэн бас эртээ талыг хөндөгч байгаа хүний тал руу харуулад эртээ талыг нь болохоор одоо тэр хүнийхээ эсрэг тал руу нь харуулсан юм байрлууд ус байдаг. Тэгэхээр энэ чинь бас нэг санамсаргүйгээр ч юм уу өнөөдөр монголчуудын амьдрал дээр бас энэ дэр ингэж явж идэг ийм баримт бас бидний амьдрал дээр билээхэн харагдаж байгаа юм байна л да. Тийм бид энэ өцөг өвдөөс өвлөгдөж ирсэн өв соёл ёс журламжлаа энэ цаг үед бол аваад ирсэн нь бас гайхамшиг. Тэгээ санамсар мэдгүй мэдээллийн одоо ингээд нэг ахуй соёлынхаа хүрээнд аваад ирсэн байгаа юм жишээ бас энэ дээр харагдаж байна тийм ээ. Тэгээд модон шаниу одоо бид нар ч нэг кинонд дэр гардаг штэ шаниу гэлээдэг. Тэгдэг. Тэгээ одоо ямар ч учиртай ямар ч утгатай нэр ингэж гайхдаг гэсэн чи одоо ингээд хүннээгүй үед бол одоо шаниу. Энэ шаниу гэдэг нэрийг бол хөвчлэг хятадууд их ашигладаг кинонд дээр. Бид хэд бол модон гэдэг байгаа тийм. Модон. Түмэн шаниу, модон шаниу гэдэг. Модон шаниу гэж ярьдаг тийм. Тэгээ одоо энэ бол одоо хүннөөгөрн үндэслэн түүх энэ хот нь бол одоо Монгол улсад байна тий Архангай аймагт олдрууд нь олдчихин. За одоо хүннөөгийн хэрэгсүүрүүд бол одоо хамгийн их олдсон нь бол яг 21 аймагт бол байна. Тэгвэл тэр дундаа хамгийн их олдсон нь бол одоо Төв аймгийн Батцөмбөр сумд байгаа 80 уулаас олдсон олдор бол одоо 200 гаруй олдор хүннөөгийн хэрэгсүүрүүд. Тэгэхээр хүннөөгөрний одоо үндсэн одоо тэг унган газар нь бол одоо Монгол юм аа. Тэр нь бол одоо нотлшгүй баримттай л өгдөг. Яг хүннөөг бол одоо маш олон улсууд булаацалдаг. Казахстанууд булаацалж байсан. Оросууд булаацсан, Хятадууд булаа. Ер нь ингээл маш олон улсууд булаацалдаг. Туркууд хүртэл булаацалж байсан. Гэхдээ тийм яг тодорхой баримтууд гаргаж ирээд ингэж яг шинжлэх ухааныхаа төвшөнд ингэж маргад юм уу? Аль эсвэл одоо ямар одоо юугаар энэ одоо манахаа гэж ингэж үздэг юм болоо. Тэг яг олдрууд бол тэнд бол байна. Яг нүүдэлчин хүннүүч юм бол одоо энэ дэлхийг одоо одоо төвдлэгээр л тархацсан байгаа шүү дээ. Тэр явцдаа л яг нэг аян дайнд ч юм уу явж байхдаа санамсаргүй байдлаар өвчин зовлон ч юм уу гэмтийн бэртэл ослоос насрангууд нь шаниу насрангууд нь тэр явжсэн газартаа л оршуулдаг. Тэр нэг тэр олцсон нэг ганц хоёр одоо тэр олдураас хамаарал одоо энэ хүннүү гэдэг ч одоо бидний юм аа гэж булаацалдаг. Монгол дээр байгаа одоо олцсон олдурууд бол одоо нотлшгүй. Тэгээ одоо 80 уулаас олдсон 200. Тэгээд одоо ингээд 21 аймаг 330 сумаар ингээд судлаад үзгээд одоо зөв одоогийн байдлаар шүү 1000 гаруй бош баг. Тий одоогийн байдлаар яг цаашд бол олон л болох бах. Одоогийн байдлаар дэлгэрсэн бол 1000 гаруй бош байгаа. За тэдрээс бол нэг 100-ны нэг 98% юм уу 99%-ийг судалж чадаагүй нэг юм 2%-ийг судлахад л дэлхийд гайхагц олдрууд болчих. Тэгэхээр одоо бүгдийг судлаад их юм бол бүр гайхалтай. Тэр одоо сүүлдэгчтэй одоогоос нэг 5 жилийн өмнө нөө Ховд аймгийн Мөнхөрхөн сумаас олдлоо гэсэн нэг Adidas шиг тийм нэг гутлын уул мөр гарч Ховд аймгийн одоо музей түүнийг нь одоо энэ бол одоо эртний Алтай язгуурын гэдэг ч үлээ нэг ийм одоо олдвор гарлаа гэж ингэж
бас ярьжсэн санагч байгаа их ховор олдвор гэд. Манайхан болохоор сошиалор болохоор энэ болохоор нэг Adidas-ийн пүүз шиг юм биш те гэдэг тиймэрхүү үзэл хандлагууд байсан. Гэх мэтэр ингээд илэрдэг юм байна л да. Идэвлэгийн болоод тэгээ бусад одоо дурсгалууд тийм ээ. Тий. Гайхалтай та. Тэгээд одоо модон шинэ нийтийн толлын өмнө одоо 200 онд хан улсыг дайлаар мартсан. Хан улс гэдэг нь одоо энэ хятадтай 40 мянган зэрэгтэй бүсэлж байхдаа баруун талд цагаа, хойд талд хар, зүүн талд хандсан өмнөд саарл мортон цэргээр зүст нийлүүлэн довтолж ялт байгуулах их ашигтай инхийн гэрээ байгуулж хөрнөө улс 30 орчим томоохон аяндаа хийж ойр холын олон улсыг зархаанд оруулж нүүдэлчдийн төвхөнд анхны эзэнт хөрнийг байгуулсан. Модон шинэ нь бол хөрнөө улсын төр оршин гэдэг нь газар нутаг эзэмшнэ гэсэн үг. Газар бол төрийн үндэс юм а гэж. Яг үнэн тий. Энэ бол одоо алдартай том өвшүүдээ тий. Өнөөдөрч бид нэр бас бишээ улсын үндэс нь газар гэдэг лөө. Тий. Төр орших үндэс нь газар. Төр орших үндэс нь газар гэдэг тий. Ерөнхий утгаараа. Тэгээ энийг бол одоо ингэж бас бидний удирдах хувийн за мөн одоо төр төсний нөгөө залгамж халаан энтер дээр бол зайлшгүй одоо үздэг ийм том үгэлтэй тийм ээ. Тий одоо тэгээд хүний үндэс нь төрийн одоо үндэс нь бол газар юм аа гэдэг. Тий. Тэгээ нийтийн толлын өмнө 198 онд Хүннү улс, Хан улс хоёр өөрсдийнхөө нутаг дэвсгэрийн хил хязгаарыг тогтоон гэрээ байгуулсан бөгөөд ил гэрээнд цагаан хэрнээс хойших нутагт буй нум сумтунгуудыг шаниун цаазыг дагсуугай. Одоо цагаан хэрнээс одоо нааших нь бол одоо Монгол улсын газар нутаг. Цагаан хэрнээс дотог шиг Хан улсын хаан захирсгай гэж заагаад анх удаа хилийн асуудлыг тусгасан газрын зургийг цагаан дав болоо муутуу цаасан дээр өнгө ялхан зурсан. Хан улс нь 50 гаруй жилийн турш Хүннү улсын шаниуд алт магнаг торг тариа будаагаар алба барьдаг гэсэн. Түүнээс гадна дундад Азийн нэлээд орнуудыг иршэлд оруулан амуу будаа зэрэг алба авч дотооддоо татварын журам тогтоож хүн малын тоолго явуулдаг байснаас үзвэл тухайн үедээ бичиг үсэг хэрэглэдэг байсныг гэрчилж байгаа. Түвшинтүүд нь бичгийн хэрэгсэлтэй байсныг нотлох олдвор Булган аймгийн Бүрэг хангаас сум их дулаан гэдэг газар солилцсон. Булган аймгаас болцсон байна. За Хүннү улсын нийслэл лууд хот нь одоо Орхон голын хүндээ буюу одоогийн Архангай аймгийн Хашаад сумын нутагт хөшөө цайдам хавар байсан. Хүннү нар нүүдэлчдийн мал аж ахуйг голлон эрхэлж байсан баг зэрэг газар тариалан хөгжүүлж анги өрөөгийн гар урлын үйлдвэрлэл явуул амьдардаг байсан. Бөө мөргөж шүтдэг бөгөөд 5 ба 9 дугаар сард тэнгэрт дахлага үлдэж шаниун өглөө бүр ургах наранд орой бүр саранд мөргөдөг байсан. Тэр учраас одоо манай Монголын төрийн талбайн дээр нар сар гал гурав бит. Энэ бол одоо Хүннүгийн одоо манай алтан сан бид байгаа тий. Нар сар гал гурав бит. Энэ бол одоо Хүннүгийн бэлэгдлээс байна. Өглөө наранд орой саранд мөргөдөг гэсэн байна. За Хүннү нар 93 наадмыг анх үүсгэсэн өнөө хүртэл уламжлагдсан бөгөөд Хүннү улс нь хүчрэг засалтай гадаад улс соёлын өргөн харилцаатай байсан. Манай нийтийн толлын өмнө 1-р зуунд дотоод зөрчлөөсөө болж 2 хэсэгт хуваагдсан. Өмнөд хэсэг нь Хан улсад дагаар орж нийтийн толлын 3-р зуунд үед умард хэсгийн Хүннү нар баруун тийш нүүдлэн Карпатын нурууг давж Готуудыг ялж Дунай мөрний хөндөд сууршин Аттила хаанаар удирдуулсан улсыг байгуулсан. Тэд Ромын хүчрэг улсад нөлөөлөн хүчийг нь сулруулж байсан гэж үздэг бөгөөд харин нутагтаа үлдсэн Хүннү нар Сиам улсын харьяат болсон. 1-р зуунд Европ руу нүүсэн Хүннү нарыг Варвари, 3-р зуунд нүүдэлсэн хэсгийг Авари гэж түүхэнд нэрлэгдсэн. Одоо Хүннүгийн олдврууд нь одоо 1920-ад оноос Төв аймгийн Батцөмбөр сумын нутаг харагийн ноён уулын ус олдсон. Хүннүгийн язгуурын боршнаас 7-оос 12 м гүн дотор гадна 2 давхар модон бүхий дөрвөлжин байгууламжтай байсан. Энэ дотроос бол одоо модон авсант нь хувцас, бүс, дав, сав суулга, гоёл чимэглэх хөшиг, дэвсгэр зэрэг, жууз тэрэг, имэйл, хазаарын хэрэглэл зэрэг эд агуурс олноор болцсон. Булшны дотор баруун хойд талд нь гал гаргах мод, дингийн сав тавьсан байснаа гэрэл гаргаж байг илтгэж байгаа. Судлаачид тайлбарладаг. 6 дугаар борсноос эсхий ширдэг болон бөөгийн малгай гутал гарсан чухал олдвор тооцогддог. 2000 онд Монгол Францын хамтарсан судалгааны үр дүнд Архангай аймгийн гол мод хэмээх газраас том хэмжээний цогцлбор боршнууд олдсон. Нийт 420 орчим борштой бөгөөд шайнуг нас барахад нь зарц албат нарыг нь хамт оршуулдаг гэсэн. Бас сонирхолтой тий. Одоо жишээл бас үзлийн үед амар тийм сонир. Тий одоо тэгээд бага болгочтой нь одоо тэнгэр хамт
явдаг. Нэг бодлын одоо амар одоо үед бол хэцүү те. Би амьд юмар шүү дээ. Тэгэхээр бас асар амар том хүндлэл энэ ард явдаг юм байна л да. Тий. Би одоо тэр Францчууд Аранга аймагт яг одоо нөгөө тэр чихт одоо удаа хөргөлж ирсэн шүү дээ. Францчуудын тэр одоо малтлаг гэх юм уу тэр судалгааны ажил. Тэгэд нэг удаа тэр гол модны тэнд очиж үзчихсэн. Замбраагүй юм том экспедиц тэнд ажиллаж ирсэн л да. Одоо тэгээд хамгийн ихний нөгөө Батцүмбүр тэгэл тэгэхээр манай энэ Улаанбаатар хотоос бол нэг 80 км-ийн цаанал бас энэ олдуурууд олцсон байх нь тий. Ер нь хөнөөгөө юм бол шууд Улаанбаатар хот ч гэсэн олдож байгаа шүү дээ. Сүүлдийн Зүүнсланд олдсон, Сонгоярган дөр. Харин би одоо энэ баруун салаа, зүүн салаа гэж ярих нэг тийм ямар амар юм бэ, ямар сони юм бэ гэж боддог аахгүй юу. Тэгээд тэр бол шууд нэг хамслаа талан тэгээд айлын тэгээд өмчтөнд л орчихсон. Тэгээ одоо хэцүүдээ одоо тэгээ тэр хүний нэг бол өдөө өмч юм шиг, нэг бол одоо төрийн өмч юм шиг. Тэгэхээр манайх бол одоо энэ түүх соёлоо жоохон сайн судалмаар. Судалж иж нэгддэг газар өмчлөхгүй бол одоо тэгээд Улаанбаатар хотод орон нутагт ч гэсэн иймэрхүү зүйл аяг ажиллагдаж. Тэгэхээр одоо ер нь газар нутгаа одоо энэ нийтийн зам талбай ч юм уу ер нь нийтийн ингээд юм улс орны хөгжүүлээд ингээд иргэдтэй газар өмчлөлттэй ч юм нийтийн эзэмшлийн талбайд ажилладаг. Заавал тэр магадгүй дулаан шугам ч юм уу захилгаан одоо та өмнөх дугаарт ярьжсэн шүү дээ. Тэр нэг уул орой дээр ингээд манай үүрэн холбооны компани ингээд оператор компани ингээд антенна зорчдог. Тийм тэр чинь бас л нэг хамсмар те. Тэгэхээр одоо энэ мэт одоо ийм хамсалтай зүйлүүд бол их л. Одоо тэгээд ингээд ботхоор яг хувийн өмчгээд ярьснаас би бас нэг саяхан хөдөөрөө яваад ирэхэд 2-3 жилийн өмнө л дээ. Одоо хүн чинь бас сонирхно шүү дээ. Энэ танаа нутагч одоо хамгийн баян хүн хин бэдэ гэж асуудаг аахгүй. Тэгсэн чинь бүр сүулд амар хүн тодорсон шүү дээ гэдэхгүй юу. Яаж гэтгсэн чинь тэр одоо хэддүгээр нервны үеийн түүх тусгалд хамаардаг зосны хадны бичих гэдэг бичгийн дурсгал хадгалагдах газрын яг баруунхан талд нь айлын хаваржаа байд юм. Тэгээд тэр хаваржааны тэнд болохоор зэрэг 1 жил ингэсэн гинэ. Нөгөө нүүгэд явцдаг. Айл өөд нүгэ буурья орхиод. Тэгээ нүүсний ард малтлаг хийгдсэн гэсэн. Тэгээд гайхаад энэ одоо намайг тэр янз бүрийн юм гарлаач гэж бодоагүй. За энэ бол одоо намайг яг манай гэрийг бол намайг доромжилж байна. Одоо хүн хүчхөө ийм болохоор энэ одоо манай гэрийг одоо ингээд хинч гисэн яг халуун буурья ухуулах дурггүй шүү дээ. Тэр байтугай монголчууд чинь буурьных нь орон дээр хүртэл гიშгийг цээрлдэг, тэн дээр алхахыг цээрлдэг юм арт юм шүү дээ. Тэгээд буурийг нухацсан байсан. Тэгээд цагдаад очиод гомдол гаргасан юм л. Манай буурийг ингээ ухацсан байна гэд. Тэгээд тэр нэг судалгаа шинжилгээний багийнхаа ирээд нэг тийм металл энэ төр илрүүлдэг юм багчаар яасан чи тэн дээр үнэхээр ингээд тийм металл байх нь тэн дээр тодорхойлсон юм билээ л. Тэгээд илүү их жоохон томхон судалгаа шинжилгээний баг авчирээд ингэсэн чинь за энэ танаа гэрийн буурьнд доор болол одоо алтны маш том орд байгаа юм байна гэдэг ийм дүгнэлт гарсан билээ л. Тэгэхээр бас их тийм сонин одоо жишээлбэл тэр газар нутаг гэдэгтэй холбоотой ингээл холбоол ботход одоо ийм зүйлүүд бас байдаг юм байна да л гэж бас тухайд бодогчлээсэн л та. Тий одоо миний энэ уул номон дээр гарна л та яг дараа гарах бах. Уул номон дээр бичигдсэн бас тэр хөнөөгөө юм бол олдороод хэрэгсрүүд ингээд судлаад үзэхээр бас их сонио одоо тэр ноён уулыг 200 гаруй болж байна гэдэг чинь. Ноён уул ч одоо өөрөө алтны судалбар газар. Магадгүй хүннүүчүүд тухайн үед газрын тэр судсыг одоо алт гэж өөрсдөө тооцоолоод магадгүй тэнд оршуулснараа өвгдөө эцэг өвгд маань байгаль ихтэй илүү тэг амар амгалан нойрсдаг юм байсан болов уу гэж л бодол надад төрдгийг. Яг төрж исэн тухайн. Тэгэхээр алт гэдэг чинь бол одоо энэ цаг үед бол одоо бид бол хай найргуул олборлоод байна л да. Тэгж байгаа. Дээр үед бол хүннүүчүүд бол тэр алтыг бол маш их хэрхэмлдэг байсан. Газрын одоо судас гэж ярьдаг, судал гэж ярьдаг тийм ээ. Тэр агнаас ч гэж бас ярьдаг тий. Тэр утгаар байгальтай хээлттэй ер нь үүдэлж арт түмний соёл гэдэг бол тийм л. Тийм ч утгаараа өнөөдөр бас бидний амьдарч байгаа байгаль ийм онгон зэрэлгээрээ сайхан байдаг, үр өгөөжөө
өстой 5 хошуу малаас аваад ингэж инги тунх сайхан амьдэрсэн юм жишээ бас байж болох юм аа гэж тий. Аа. Тэгээд энэ язгууртны булш нь бол одоо хаашааш 40-оос 50 м газар хамарч байсан гэж. Их том газар хамарч байсан маа. Тэгээд газрын хөрснөөс доош ихэвчлэн 15 м-ийн гүнд байсан. Хоёрдугаар булшнаас дээрээ шүхэртэй 2 дугуйтай ёслын маягтай морин тэрэг олцсон бөгөөд чамиг хийцтэй дугууны хигээс үдэг лакер өнгөсөн байсан. Мөн буг шиг биетэй адуу шиг толгойтой духан дээр ганц эвэртэй юникорнус хэмээх одоо нөгөө домгийн амтныг дөрс бүхий чимэгэл зүйл гарч ирсэн. За тэр нь бол одоо баг энэ бол одоо европчуудын шүтэн байгаа юм л да. Түүнчлэн булшнаас гарч ирсэн грек ромын бурхныг дүрсэлсэн чимэглэлүүд үндэслэн судлаачид хүннүүнээр 2000 жилийн өмнө грек ромтой харилцаж байсан гэж нотлошгүй баримт олсон. Тийм үү. Хүннүг үеийн тэр шаниугийн дээд шүтээ нь бол 9 салаа ивэртэй алтан бог байсан. Одоо тэр нэг 10 дахь канонтай гардаг шүү дээ, тий. Яг хамгийн сүүлд нэг хоёрт дуулагтай баатар гарч ирдэг, тий. Яг тэр чинь бол одоо тэр хүннүг үеийн шүтээ юм биш. Тий, одоо тэр шүтээг илэрхсэн. За. Одоо таны сая ярьдаг тэр нэг ивэртэй тэр юу чи ер нь бол Европ энтерд бол одоо юмнууд тэр нь байж идэг тий. Одоо юу вэ штэ нэг бяцхан одоо морь гэдэг байдаг штэ тий. Бяцхан одоо морь дээр их хвчлэн гардаг. Ер нь энэ кинонууд ч одоо Холливуудад гараад байгаа кинонууд ч юм бол зүгээр нь хийждэг. Харин тий. Эд чинь асар их судалгаа. Одоо н аватар гэл кино хийж байгаа. Аватар бол одоо монголчуудыг л дүрсэлж байгаа. Тэр байгаль ихтэйгээ яаж харьцаж чинь холбоо тогтоож. Тэр яаж тэр хүмүүстэйгээ ингээд ер нь за яг миний хувьд бол би одоо жишээнтэй судалгаа шинжилгээний ажил хийж байгаа хүн ингээд судлаад одоо энэ дэлхийн ертөнц гэдэг чинь бол одоо хүн судалдаг болчихсон. Тэгээ хүний дотоод ертөнцийг өнгөж үнтэй таач гэсэн мэдэнд одоо сэтгүүлч хүн бол одоо хүнтэй нэвтрүүлэгт ороход ярилцахад тэр хүний дотоод ертөнцийн сэтгэлийн утсыг хүндчиж тэр хүн их гоё болно те. Хүнд их илүү хүрнэ. Тэгэхээр хүн судал та бол одоо хүн судалж. Тэгэхээр одоо энэ дэлхийн ертөнц бол одоо илүү хүн төвтэй болж байгаа. Илүү хүн. Монголчууд бол одоо 2000 жилийн хүннэг үед одоо ингээд хүн судлыг чинь гахалтай хийсэн шүү дээ. Тэрийг л одоо ингээд буцаал ишинжлэх хонч ухраад нөгөө үедэл очиад ингээд монголчуудын хийсэн зүйлийг л ингээд ухаад байгаа. Монголчуудын хийсэн тэр оюуны бүтээлийг судлаад байгаль их гэдэг чи юу юм? Яагаад энэ байгаль одоо та үзсэн мэт 2036 онд одоо дэлхий сүрнэ. 2000 Майячуудын он тооллыг хэллээ гэж нэг хэсэг шугсан шүү дээ. Яг тэнтэй адилхан 2036 онд одоо ингээд дэлхий сүрнэ гэдэг. Энэ ямар учиртай гэхээр байгаль ихтэйгээл ерөөсөө зүй харьцахгүй бол одоо цагаар дулаарч шүү. Одоо бид нар зун харж байгаа те асар их усрахыг бороо орж байна. Гинтл салхи шуургуулж байна. Энд чи одоо тэгэл байгаль ихийг гомдоосны л үрд. Тэгэхээр одоо бид бол одоо байгаль ихийг харагдаж, уул овоо, лус овоо харагдаж, байгаль ихийг харагдаж, байгальтайгаа л зогцож амьдэрдэг. Одоо бол байгаль ихтэйгээ зогцож амьдарахгүй шүү. Тэхийн дуртай голын хийхэн дээр очиод тий голын хийхэн дээр очиод байш мэрчиж जैन модныхоо одоо тэр сайхан ургаж байсан модыг тастал тий байш мэрчиж जैन зам тавьчих. Энэ бол харамсал. Тэгэхэд одоо Япон солонгосууд бол нэг мод ургаж байсан ч гэсэн тэрийг тойрлоо зам тавьчихдаг. Яг үнэн тэгсэн одоо зургнууд зөндөө байдаг шүү дээ. Тэр манайхаа шууд ажил хөрсөн татал юм нэг логтлол зам тавьчих. Тий одоо бид нар бол одоо сүүлийн үед нөгөө хөгжил дэвшил гэдэг юм руу хитрхи их яарад ус ийм хайнга үйлдэлүүдийг их гаргах боллоо. Дээрээс нь одоо манайх одоо баруун тал руу гэдэг ч юм уу дандаа ийм нэг мөнх цастай уулууд их байдаг шүү дээ. Тэгээ мөнх цастай уулын тэр мөс цас гэдэг юм ямар айхтар сүүлийн жилүүдэд одоо их нэмгэрч гин гэдгийг харагддаг. Очоод одоо захад нь яваад үцхээр 4-5 одоо саахалтай айлын зайтай цаашаага ингэж одоо юу яасан хайлсан ийм одоо газрууд ингэж харагдаж байгаа юм л да. Харсмар тий. Тэгээд сүүлд энэ өвөр Монголоос энэ өвөр Монголын далан хар хэмээх уулнаас хүнөөгүй шаниугийн хэрэлж байсан. Алтан шонхор шуу бүхий алтан титэм болцсон. За. Энэ одоо өөртөө өвөр Монголын өөртөө засхорны үндэсний түүх юм үзээд хамгийн үн толдор болон хадгалагдчих байгаа. Алтан шонхорыг бол одоо нэрвэн улс Нэрвний үеийн одоо үеийн Монгол улсыг шүтдэг байсан. Анх бол нэрвэн илэгдэл биш үү тийм ээ. Алтан шонхорыг одоо та мөнх тэнгэр өвчин тэр киног үзсэн те. Тий. Тэмүүжин гээд босоод Чингис хааныг босоод ирэхэд та алтан шонхор үзөө. Гэт нөгөө жамуухтай байлдах гад тэгэхэд үзлээ гэж кинод гардаг те. Тэгдэг. Яг л тийм шиг одоо тэр алтан шонхорыг бол одоо монголчууд одоо нэрвний үеэс өсвөлээл
шүтдэг байсан байна. Гол бэлэгдэл байсан шүү дээ. Тий. Тэгээд цэнх гүрнийг үндэслэгч Шүнхуанди 250-с 210 орны үед хүннүү нарын товтлогоноос сэргийлэн их цагаан хэрмийг нутгийнхаа хойд хэсгийн хиллийн өндөрлөг газрууд дагуулan барьж гисэн. Одоо 250-с 210 оны үед цэнх гүрний үндэслэгч Шүнхуанди тэг монголчуудаас айж одоо энэ хүннүүчүүдээс айж энэ цагаан хэрмийг барьсан байна. Тэр бол одоо замбраг том хөдөлшгүй нотлох баримтад ингээд байна. Байж дээ. Сүүлийн үед бол яг хятадуудын цагаан ярмыг бол одоо ихгүй л худалдааны зорилготой байсан гэж үгүй л юм л та тий. Тэгэхээр юм ер нь тэгэл энэ судалгаан дээр энэ гэхдээ цагаан хэрэм чинь бас шар хэрэм гэж бас байт юм л шүү дээ тий. Тэгээ одоо тэр 70 энэ цагаан хэрэм чинь миний уншсаар 10,000 км орчим үргэлжлэх гэсэн баг шүү. Энэ далайн малаа руугаа одоо ингээд орчихсон тий. Тэгээ одоо километр нь бол яг эргэлзээтэй л. Гэхдээ ер нь тэр хавцаа байгаа хаа эрдэмтэд бол яг янз бүр тоогаар. Би нэг Бээжинд нэг очоод тэнд нэг ойрын аялал хийдэг байхгүй. Тэгсэн чинь тийм одоо энэ цагаан хэрэмнээс гадна тийм шар хэрэмнүүд байт юм байна л да. Тэгээд тэрний тайлбарлагч нь болохоор өвөр Монгол хүмүүс юм байхгүй. Хөт чинь. Тэгээд тэгсэн чинь ингээ монголчуудын довтлогоон болвол тэгчүүстэй замбраагүй юм л ш тэр үчи. Хизээч хаанаас ч яаж ч одоо довтолж магадгүй. Тэгээ энэ бараг 7-8 удаа өртсөн. Тэгээд тэнд чи өхөж жүргэж байгаа баатруудын өчнөө олон юмнууд л үлдчихэж байгаа шүү дээ тэнд. Тэрийг нь ингээд музей болгоцсон. Тэр хүмүүс чинь тэгэл одоо өнөөдөр аялал жуулчлалыг тэнд даатгаж байгаа байхгүй. Тэгээ Цинхуанди нь болохоор зэрэг нийтийн тооллын өмнөх 220-аас 206 оны хооронд барьж дууссан. Энэ өстэй амар том бүтээн бол тухайн үед одоо яаж одоо энийг одоо барьсан юм бол тэгээ километрийн та одоо бодвол та хэдэн километр гэж үсэ? Багцаал бол яг эрдэмтдийн судалгаанд орлого 8851 гэж. За яг хөтэ тэгээ бидний судалгаагаар болоход бол нэг 10,000 орчим байна. Одоо тэр нь бол нурчсан тий. Тийш тий. Газар ингээ нураад ингээ мэдэгдэхгүй байна. Тэгэхээр цагаан хэрмэн бол одоо өвөр Монголын урд хөвөөгөр имжин ном хэлбэртэйгээр тогтож дорн зүгт Бухан тэнгис өрн зүгт лоб нуур хүрдэг бөгөөд хэрмийн нийт урт нь 8851 км хүрчээ. Үүнээс 6259 км-ийн жинхэнэ хэрэм байгаад 3359 км-ийн гуу жалга 2232 км нь уул гол гэх мэт байгалийн Бартас хаттай газар байгцсан гэсэн судалгаа. Мэн улсын үед тус хэрмийг сая гаруй цэрэг хамгаалж байсан бөгөөд барих явцдаа 2-3 сая хүн нас барсан. Яа. Энд ч одоо яг материал нь ямар материалыг илүү их ашиглаж одоо чулуу. Одоо яг үндс нь бол чулуу молууг л ашигласан баг та одоо үндс нь 100 хэдэн километр тэр үргэлжилдэг юу гэнэ. Тий одоо байнга сэргэн засаж ирсэн бөгөөд энэ өнөө үед бол одоо энэ чухал дурсгал болсны дагуу зарим газар 10-аас 16 м өндөрт. Өргөн 6-аас 8 м бөгөөд энэ нь бол одоо тэгээд дэлхийг тий 7 дэлхийн гайхамшигт багтсан. Тэгээ дэлхийн 7 гайхамшиг гэж ярьдаг тий. Одоо хүнүүчүүдийг судлын хэлбэл одоо цагаан нэмийг судлах болж байна. Тийм байна. Эргээл одоо ямар учраас яагаад баригдсан бэ? Яасан бэ гээл тий. Ингээл явах юм байна л да. Тий. Тэгээ хүннүүгийн түүх соёлыг судлах хоёр үндсэн төрлийн сурвалж нь байдаг. Нэгдүгээр нь археологи, хоёрдугаар нь бичгийн сурвалж гэж. Археологийн сурвалжин дотор жирийн иргэдийн ба язгууртын борш оршуулга, олон төрлийн үүрэг хариуцлагатай бүтэц зохион байгуул суурингууд, хот суурингууд, хадны зураг, шавар шатаах зэрэг аж ахуйн байгууламжийг багтаж байгаа. Цөөн тооны төвөр олдор байдаг. Бичгийн сурвалжууд дотор хятад латин зэрэг хэлний сурвалжууд голлох өргөт. Ялангуяа хүннүүгийн эзэнт гүрний үед бол одоо өмнөд хүннүүгийн түүхийг судлахад Сима, Цяны, Шицици буюу түүхэн тэмдэглэл нь Бангогийн ханшуу фангийн ханшуу фан сүмлиний цэнцэн шоу зохиол гол толгуур болдог. Хятад хэлэлүүд байт юм байна. Тийм ээ. Европын хүннүү нарыг судлахад латин хэлээр бичигдсэн Присэг, Йордан, Амиан, Марцелийн нарын түүхийн зохиолууд гол толгуур болдог. Одоо нийтийн тооллын өмнөх 4-р зууны үеийнээс Орцоос ирсэн нүүдэлч ба одоогийн Монгол нутгийн угал дөрвөлжин боршны оршин суугчид харилцаалтын хүнүүчүүдийг бүрэлдэн бий болсон. Одоо дөрвөлжин борш бол одоо тэгээд хүнүүчүүд яг одоо ингээд энэ бол одоо илүү оршуулгын занг үл миний бичсэн номдаар илүү дэлгэрэнгүй болох. Тэгээ хоёул энийг бол одоо төр хойшин тавьчих тийм илүү дэлгүүрж авч үзэхэтнээс өнөөдөр л яг зүгээр хүннүүгийн хот тийм талаар одоо ингээд илүү ярил. Одоо жишээ нь одоо хүнүүчүүдийн үеийн боршийг судлахаар монголчууд төрөхтэй антропологийн хэв шинжтэй байсан.
Тий одоо ерөнхий шин чанар гэж тийм монголчууд төрөхтэй л одоо бидний санаа өргөн гэдэг ч юм уу тий. Одоо тэр антропологийн судалгаар болоод гэж гарч байгаа. Хүннүүгийн угсаа хамаарал олон арга судлаачтай анхаарлаа татсан сүүлийн 200 жил судлагдсаар байна. Өрөнд орны хүннүү судлаад хүннүүчүүдийг түрэг ард түмнүүдтэй холбон үзэх явдал түгээмэл байд. Одоо түрхтэй. Одоо энэ одоо түркүүд. Сүүлийн жилүүд тэгс археологийн ба палеогенетикийн судалгаар хүннүүчүүд бол монголчуудын эртний өв дээц болох нь тогтоогдсон. Тий. Одоо тэгэхээр одоо ингээд наашлуулаад аваад ирсэн. Тий одоо саяны харамсмаар нэг явдал гарсан шүү дээ. Соёлын сайд маань түргийн үеийн бухан чулуух шиг тий түргийн үеийг одоо ингээд бид одоо илүү одоо ингээд судална гэдэг. Тий түркчүүд ч юм бол Монгол огсон аймаг биш зөв Монголд нүүдэлчлээсэн хэсэг хугацаанд л байсан л хүмүүс. Яг түүхийнхээ хувьд аваад үзсэн. Тэрнээс биш. Тэгэхээр тэрийг туркууд өлгөж аваад санхүүжилтэн хийх гэдэг шин. Би бол эндээ бол маш их харамсдаг. Энэ ч түүхэн цаг үеийн зүгээр нэг хэсэг л байхгүй юу? Одоо монголчууд одоо 21 онд 11 онд одоо ингээд ардын хувьсгал хийхэд нэг тий гамин гэл Монголыг нэг богд хааныг хаан шинээс нэг унгаагаал нэг хэдэн жил нэг загсан л нэг түүхэн цаг үеийн л нэг асуудал тий байсан л болохоос ш түргүүд бол монголчуудыг нэг эзлээд байлдан дагуулад тий соёлын хэрэгжилтнийг нөлөөд идсэн бол баг байхгүй. Энэ бол одоо бас жоохон түүхээ мэдхгүй тий түүхээ судлахгүй байгаа хүмүүсүүд энэ л тэгээд бүхэл бүтэн тэгээ соёлын тий тэр том алуунчаалт ийм гаргаж ижил хамсмаар. Би бол энэ дээр бол одоо маш их яг энэ хувь хүний л бол шүү. Тий тэгтээ нэг угсгаа гарлын хувьд шиг энтэй холбоотой маш их олон зүйлүүд бас өөрчлөгдөн шүү дээ. Бид нэр ивент итгэхээс ч үгээр арга байхгүй. Төргүүдийг чинь гин судлаад эхлэхээр уг нь уг гарлаараа бас ингээд зөв зөвтэй логик дараалалаараа явсан болвол тий асар том үнцэн одоо мэдхгүй нэг хэсгийн юм энэ дээр бас таны бас халгалж байгаа зөв юм байна л. Би нөгөө анх энэ нэвтрүүлгийг хэлчихсэн те. Хүннүү гэдэг ч юм бол одоо энэ твдл хийгээр л одоо нүүдэлж явчихсан арт. Төв үндэс нь бол Монголд байна. Яг хангаалт. Тэрнээс яг нүүдлүүд бол одоо энэ хаа байсан хойшоо Сибирь те байгаль нуур энэ хойшооч одоо явж байсан урагшаа тэгэл одоо тэгэл замбраагүй тийм ингээл баруун чи зүүн чи ингээл одоо Оросын газар нутгт дээр хүртэл одоо хүннүүгийн борш мохнууд олдчихлаа. Казахстан ч гэсэн олдчихлаа. Энэ чинь зүгээр яг төв нь Монгол ахгүй юу. За яг нүүдлээд бол хаан бол хаан. Тэр бол угаасаа дэлхийгээр одоо баг ингээд хэрэн хийсэн байсан. Тэгээ тэрийг л яг энэ зарим улс орнууд л өлгөж аваад энэ нь бол одоо хүннүү гэдэг ч одоо биднийх юм аа гэж булаацалдаг. Яг үнэ. Тэрийг яг энэ баримтаар монголчууд яг эрдэмтэд маань ингээд сүүлийн үед нотлохоо баримтаар гаргаж байна. Одоо тэгээ таны хэлж байгаа одоо зүгээр сайн ингээд ботход бид нэр өөрсдөө л одоо их түүх, их орноо тэгэл ийм игэл энэ сэтгэлгээгээ их түүх рүүгээ бас их одоо соёл руугаа ойртуулахгүй болвол гих мэт одоо харлаган бодол энэ шийдвэрүүд зөвхөн өнөө маргаашийн одоо эдийн засагтай холбоотой ийм асуудлуудыг хамгийн түрүүн урдаа дулдуудаад байх юм бол их орон гэж хэлэхэд хүртэл их эмзэглэмээр ийм одоо түүхийн сорин одоо тийм үеижил рүү орох магадлал асар өндөр болж эхэлж байна шүү дээ. Одоо ингээл ботхоор говь үйлэгдэж байна. Говь үйлэгдэх нь байна. Гэхдээ буруу асуудлаас эхлээд судлаад эхлэхээр мэдээж буруу тал руугаа орж эхэлнэ шүү дээ. Ямар нэг нөхцөл байдлаар. Тийм нөгөө Монгол ардын зөөрөг гэдэг чинь ихэн болон гарт бол адган болон гарт. Тэгээд мордхын хазгаа гэдэг. За ийм байх нэ. За тэгээд Модумба түүнийхөө Лао Шан шанин үед хүчирхлийнхаа оргилд хүрч газар нутгийн зүүнтэй Солонгосын хойг. Баруунтай Тарвтай уул, Умбардад байгаль нуур өмнөд цагаан хэрэм хүрч байсан. Мөн одоогийн Шинжааны нутагт байсан суурьшмал иргэншилтэй хот улсууд хүннүү гүрэнд хариалагдаж алав татвар барьдаг байсан. Хүннүүгийн түүхэн ихэнх хугацаанд турш торгоны замын зарим хэсгийг хяналтан давсан. Цэрэг улс төрийн төв нь одоогийн Монгол улсын нутаг ба Өвөр Монголын төв баруун хэсэгт байсан. Шанийн орд өргөө нэг хэсэг Өвөр Монголын далан хар уул буюу Иншаан уул, нэг хэсэг нь Хангай нурууны зүү бэлд байсан. Нийтийн тооллын өмнө 20 доод зууны сүүжээс Хүннүүгийн улс төрийн төв Хангай хинтийн засвар нутагт бүр мөсөн шилжиж ирсэн. Нийтийн тооллын өмнө 3 дахь зууны сүүлчээр Хятад орон Цин гүрний удирдлагын дор түүхэнд анх удаа нэгдсэн умар зүнхний хөрш нүүдэл чаар түмнүүдийн хувьд хүн цорилтыг бий болгосон. Нийтийн тооллын өмнөх 215-214 онд Цин улсын жанжин Мэнтян их цэргийн хүчээр Хүннүү нарыг орцын зүүн өмнөд хэсэг ба Иншаан уулын өөр билээ шахаж зайлуулсан Хүннүүгийн төдөөг нийт нүүдэлчдийн хүчээр нэгтгэх нь ятрах
бодит шаардлагыг бий болгосон. Нийтийн тооллын өмнөх 209 онд залуухан модон шаниу удирдлагаар хүнүү гүрэн байгуулагдаж богино хугацааны дотор нийт нүүдэлчдийн буюу морьтон ард түмнийг нэгэн туурахт нь багтааж нүүдэлчдийн үндэсний түүхэн анхны үзэнд хүрнийг байгуулсан. Түүхийн хувьд одоо жишээлбэл яалтчгүй одоо энэ хүннүүгийн одоо ингээд эртний хотууд гэдэг хүннүүгийн үеийн тухайн үеийн түүхийг нь сонсоод ингээд бодохоор яалтчгүй одоо бидний л өсгөөгаар л бидний л зүйлүүд бас гэж бодогдмоор ийм мэдрэмж бас төрдөг юм биш үү үнэхээр яалтчгүй те. Одоо ингээд явж байгаа, оршин сууж байгаа, тэгэл газар нутгаа тэлсэн энэ бодлогын интерес нь ингээд харахаар ялтчгүй байдаг юм байна л да. Яг зүгээр ингээд сонсоо сууж байхад. Тий. Одоо тэгэл би ч гэсэн одоо ингээл энэ түүхэн уншаал судлал явахад их сонирхолтой санагддаг. Шин нойр хөрөхгүй те. Энэ одоо цаашдаа юу өршлөв? Яах вэ? За одоо тэр олон шайнууд байсан. Шайнуудыг дандаа хөөгдөд. Тэгэл их мэдтийн төлөөх тэмцэл дөрөндөг гэсэн. Тэр тэмцэлт бол дандаа энэ хятад бас те. Дандаа хооронд нь хаагран бутгах. Дандаа бодлого нь тий. Ерөөсөө нэг Монголыг ерөөсөө хүчрэг байхыг ерөөсөө хүсдэг. Яг хүчрэг байх юм бол эдэрт ч айгүй хэцүү байдаг. Тэгэхээр нөгөөдөл чинь монголчуудыг одоо хооронд нь ингээл ясаад ховж яриа л тий. Ингээл бодлогын хувьд самруулах юм шүү дээ тий. Хүчрэг байхгүй бол бодлого л ерөөсөө аль ч цаг үед байсан. Одоо ч байх. Одоо ч гэсэн нэг тиймэрхүү зүйл яригдаг мэдэхгүй. Одоо 3 саяас дээш одоо ингээд одоо энэ хүн амын тоо моочин болвол бас бодлогын тоо байдгийн инлээ гэдэг ч юм уу мэдхгүй зүгээр одоо хүмүүс хоорондоо ярьж хэлдэг сонссон л да. Тэгэхээр өвөр Монгол одоо ингээд бид нар ч одоо судалгааны материалаас ингээд харахад 10 сая гэж байдаг. Яг өвөр Монгол хүмүүстэй ингээд уулзаад асуухаар 10 сая гэдэг ч юм бол хятадын засгийн газраас гаргасан тоо шүү. Яг өвөр монголчууд өөрсдийнх нь тоо бол 1-2 сая л гэдэг юм. 1-2 сая л өвөр монголчууд л одоо байна да. Бидний одоо угсаагаар л нэгтэй хүмүүстэй. Тэгээ хүмүүс нь одоо 1-2 10 сая нь бол одоо тэгэл хятадын засгийн газраас гарсан л тэр бодлого байна. Байх жишээний тийм ээ. Жишээний. Тэгээ яг судлаачны үед би ингээд харахад энэ эртний хотуудаа ингээд яриад байгаа нь бол одоо энэ өвөр ханга биш ар ханга аймагтайгаа энэ лууд хотыг ингээд босгочих юм бол хүмүүс ингээд асуудаг л яг ингээд эртний хотуудаа босгоод ингээд тэнд амьдраад ах юм аа гэдэг. Гэхдээ тэнд амьдрахгүй л да. Яг эртний хотоо ингээд тэр лууд хотоо яг тэр чигээр нь ингээд бариад тэрэн зөв музей хэлбэрээр байв. Яг тэр хотынхаа байгууламжаа барьчихна. Тэгэл жуулчд очиод тэнд очиж үздэг. Нүүдэлж хүмүүс ямар оршуулгын зан үйл үлддэг вэ? Яаж тэр тэнгэр бурхандаа мөрөгдөг вэ? За одоо чи ямар аж ахуй эрхэлдэг вэ? Яаж гар урлалаар вар сав хийдэг вэ? Цэрэг дайны болон соёл урлаг ямар эс гэдгийг харуулхуйц хэмжээний хот босгоод тэнцэнэ жуулчд очиж үздэг. Бид нар ч гэсэн очиж үздэг. Тэр түүх хөвсөлөөр бахархдаг. Тэндээс олсон орлогоо айлжуулаас орсон орлогоороо одоо миний харж байгаагаар бол одоо би ч өөрөө эдийн засгийн мэргэжлэг хүн. Тэгээд энэ эрүүл мэндийн даатгалын тогтолцоог одоо шинжлэхийн тулд тэндээс аялжуулаас олсон тэр зам эртний хотуудаас олсон орлогоороо одоо энэ тулгамдаад байгаа протез, донор, химиэл донор те протез санхүүжилтийн асуудлыг шийдэл гэдэг л зарчим яригдчих. Тэгээд зуршлаа нөгөө жоохон сэдвээс хазаачлаа те. Ер нь бол яг нөгөө бид нэр гол зорилго байгаа шүү дээ. Бид нэр түүхээ ярьж гин түүхээ тэгээд энэ соёлынхаа зүйлийг босгож гин. Мэдээж газар доош ухаж байгаа биш газраас дээш зүйлийг бий болгоно гэдэг бол альч цаг үед бол тийм амар байгаагүй. Тэгээ энэ зүйлийг одоо эргээд түүхээ одоо нэг удаа ч гэж ер нь цөмөрөө судалдаг бай, хардаг бай. Тэгээ зөв бодлогыг хэрэгжүүлж өнөөдөр үүсээд байгаа асуудлуудаа зүгээр эерэг ийм аргаараа одоо ингэж бүтээе гэдэг энэ санааг бол би одоо жишээлбэл одоо ингээ хамт ярилцаад ингээ сууж байгаагийнхаа хувьд бол бас зэрэг дэмжиж байгаа. Тэгээ хөвгөнийхээ хувьд бол ийм боломжууд бас гарч ирээсэ ийм боломжуудыг бас дэмждэг тийм төрийн бодлого байгаасаа төрийн зохицуулалт байгаасаа гэдэг тийм манай энэ төр бол тэнд удаан хөтлөд. Одоо жишээ нь тэр өвөр ханга аймагтайгаа хар хором хотыг 20 жилийн дараа байна гэж. Арайч тий арай л байгаа байхгүй хурцгалдаа энэ технологи хөгжиж гисэн нийгэмд 20 жил хүлээгээд ямар шаардлага нь 2-3 жилийн дотор босгочлаа. Тэр санхүүжилтийн дэлхийн нийтэд бид ингээл эртний хотуудаа босгоод санхүүжилт. За яг та нэг удаа л хэмжээний санхүүжилт олон үед гарна шүү дээ. Тэр санхүүжилт гарсны дараа бид үеийн үед л тэр зүйлээрээ мөнгө олно шүү дээ.
магадгүй ингээд миний бодлоор бол одоо ингээд эртний хотуудаа ингээд яг тэр чигээр нь босгочих юм бол гадаадын аялал жуулчлал дэлхийн нийтээр сонирх. Тэгээ тэндээс олсон болохоор жуулчд нэмэгддэг. Тэндээс олсон болохоор ингээд цөмөрөө эхний удаадтай яг Монгол хүн үндэсний баялаг учраас цөмөрөө Монгол хүнийхээ эрүүл мэндийн одоо энэ таатгалын тогтолцоог шинжлэхгүй бол одоо манайх одоо хор тавдараа дэлхийд хэрэгүүлж байна. Үнэ. Тэгэхээр одоо энэ 3 сая хүмүүс дотор ч одоо ингээл өвчлөө ингээд нас ороод бол одоо харамсвар би ч гэсэн одоо ойр дотныхоо хүмүүсүүдтэй ингээл өвчлөөс алдчихлээс тийм. Тэгэхээр энийг л одоо би болиулъя гэж миний магистрийн ажиж дээр докторийн ажиж дээр одоо ингээд судлаад өөрийнхөө хэмжээнд ингээд ном гаргаад судлаад тийм Монголын нийгэм тулгандаад байгаа асуудлыг шийдчих юмсан л гэсэн гарц гаргалал хайж. Тэгээд тантай одоо өнөөдөр ингээд нэвтрүүлэг хийгээ явж байгаа нь бол бас сайхан байна. Тийм үнэндээ бол одоо та бодоод үзэлтэй таны ярьж байгаа асуудал яг төр жоохон сэдвээсээ. Хүн дээрээ нэг ам нэвэл гэдэг шиг те. Ер нь одоо ингээд харахаар одоо та хавдар дээр очил харалт. Тэр имлэгийн үйлчлүүлэгчд ямар их байна. Тэ нэг юм хөрлөөсөө хар царайтай хүмүүс л явж идэг шүү дээ тэрнгээр одоо. Тэгэл тэндээс гадна одоо би манай НТV телевиз эрүүл мэндийн бас вакцин гэдэг нэвтрүүлэг 2 үлрэл хийсэн л дээ. Энэ дэр нь би бол өөрөө бас орж ажилласан. Ер нь өнөөдөр эрүүл мэндийн тогтолцоо өөрөө ямар байгаа вэ? За тогтолцооноос нь гарч байгаа үр дүнгууд нь ямар байгаа вэ? Иргэдэн өнөөдөр ямар хуу байдалтай байна? Сая одоо ковидын үе гэж ярьж байна. Ковидын үеэр ч одоо өвчин намдах эмч хүртэл алдахгүйсэн шүү дээ. Тэр хорт авдрахта хэцүү байгаа энэ хүмүүст өнөөдөр хүртэл тэр одоо хорт авдрахта хүмүүсийн нэгдсэн групп энтер гэж байдаг. Одоо тэн дээр нь хүртэл өнөөдөр ч гэсэн энэ асуудал хэцүү хэвээрэл байгаа. Гэхдээ яг хуу гаднаас орж ирж байгаа тэр юм тарианууд нь арай жоохон илбэг болсон байхыг үгүйсэхгүй. Гэхдээ өнөөдөр одоо жишээлбэл мэдхгүй өстөө хилж болдгүй юм гэлээ. Нөгөө нэг одоо үнэхээр хилж ирдгүү хийсч ирдэг өвчин гэдэг бол тий. Тэгээ нийтээрээ ийм айхтар амьдралын буруу хэм маяг руу ингэж давлгаалж хөөсөрч ингэж орж ийн. Өнөөдөр дор хаяжл одоо гэр хороололд амьдрдаг болвол таны усаа хадгалж байгаа сав одоо ямар байна гэдгээс эхлэх ёстой юм шиг санагддаг шүү дээ надаа. Тэгэхээр ийм асуудлууд байна. Өнөөдөр шийдэж чадахгүй асуудлууд байна. Энийгээ түүх соёлтойгоо холбоод гарц байгаа юм шүү. Тэрийг нь одоо ингээд судлаад эдийн засгийн одоо техник эдийн засгийн үндэслэл гэдэг ч юм уу өөр одоо тэр төслийн хөтөлбөр дээр юу байх хэвээр бүх зүйлүүд нь судалгаа шинжилгээтэй ингээд гараад эхнээсээ ингээд бүтээлүүд болоод ингээд явж байгаа. Өнөөдөр битүүрийн ярьж байгаа энэ үүдэлчин монголчуудын эртний хотууд за ялангуяа өнөөдөр ярьж байгаа тэр хүнүүгийн хотууд гэдэг. Ингээд энэ одоо судалгаа шинжилгээний материалыг одоо илэгнэгт одоо Монголд ахан дүүстэй бас зориулж та бүхэн эндээс бас санаа аваач. Энд ийм боломжууд байна. Энд ийм гэрэл гэгээ байна гэж ингэж ярьж байгаа. Бадарчин одоо одхуу доктортой миний хувьд бол их туйлаас их одоо баярлсан. Ягаад гэхээр өмнө нь бол ийм эрүүл мэндийн тодорхой шинжлэх ухааны зарим нэг юмнуудын одоо учир зүй гэдэг ч юм уу ийм юмнуудаар нэг удаа бас хөл тавиад үтцсэн болохоор надад бол энэ дээр бас ингээд хамт ярилцаад монголчууд хэдүүлээ сайхан түүхээ ярилцъя, түүхээ босхий, өмнөх түүхүүдийнхаа их сурвалжуудыг одоо энэ тодорхой баримттай судлагдаад ингээд хангалттай гараад ирсэн энэ юмнуудыг бий болгоод ингээд тэр аялал одоо бид нар тоглоомгүй аялал жуулчлал гэж ярихаар тэдэн сая жуулч аавна л гэж ярьдаг. Яг юу үзүүлж харуулах нь бас тодорхойгүй, тодорхой тоо тавиад идэг. Харин нэг эртний хотуудынхаа нэгэн хэсгийг бий болгочоод тэгчээд дараа нь тэдэн мянган жуулч аавна, тэчнэн сая жуулч аавна гэж яривал энэ нь магадгүй илүү бодиттой одоо орших юм болов уу гэдэг. Тий. Одоо манай энэ төр засгийн шийдвэр бол энд удаан байгаа байхгүй. Ай шатанда ерөөсөө нэг гэхдээ тэр хар орон хотыч одоо тэр газар ингээл байх чинь заавал ч төрийн тусгай хамгаалтанд даваа захирамж гарan шийдвэр ингээ одоо тэр захин шийдвэр гаргах гэж одоо удна. За тэр нөгөө хотынхоо тэр суртал нь энэ бол манайх бол дэндүү удаан байна. Энэ одоо энэ хөгжлө хурцмаар шүү дээ. Эдийн засаг цаг хугацаа бид нүглэхгүй тийм. Маш урт хугацаанд л одоо шийдвэрүүд агаад хар орон хотыг 20 жил гэх юу байгаа. Нэг сонгуулийн 4 жил хугацаанд барьчих л та. Тэр санхүүжилтийн гаднаас оруулж яг тэр барилга байгуул инженерүүд Монгол хүмүүс барих хэрэгтэй. Яг тэр дархнууд Монгол яг л энэ чинь бас төрийн нууц гэж юм байна. Тэр хотуудыг барихтай нь бол монголчууд оролцсон. Тэр санхүүжлийн гаднаас бол яг нэг 2-3 жил хугацаанд л тэр юугаа олчих штеп.
Нэг концесси юу муугаар баригддаг байхад. Яг хоо зөвөр болоогүй болно л. Энэ бол яг хоо та нөгөө анх нэвтрүүлэхэд нөгөө хит их та шинжлэх ухааны бити хандараасаа тий. Мэржлийн бити ярэ гэж надад ярьсан учраас би бол тэр талаар бол ярихгүй байгаа. Яг хоо ярил байна тий. Тэгэхээр зөвөр яг хоо энгийн тайлбартаар хэлэхэд зүгээр л одоо ингээд зүгээр энгийн тайлбарлахад одоо та бодол өмнөх төрөмчийн дугаард байж тий. Тэр өлөг гөрлийн музейг заавал Улаанбаатар хот бариад ах юм шаардлага. Тэр говьд барил та. Тэр өмнө говьд юм хаанад энэ тэр хэрмэн цав дээр яг тэр орчны бүрдүүлээ тэнд хиймэл нуур үүсгээд тэр нөгөө эргэлжин захиас санаач тэр баянган модын модын тариад тэгээд тэнцэнэ гоё 90 галын үеийн яг тэр цэцэрлэгт хүрээлийг бүрдүүлээд орчинд нь оруулаад тэгээд тэнцэнэ өлөг гөрлийн музейг барил хүн үзсэн. Тэгээс Улаанбаатар хотод өлөг гөрлийн музей ирээд хэн үзэх юм ямар тийм таним ерөөс манайх ингээ шийдвэр гаргахтаа дандаа нэг ерөөсөл тий сонин шийдвэр гарна. Ямар ч тийм шинжлэх ухааны тийм мэдгэдэггүй усуд байд юм уу? Нэг бол одоо юмд яаж зариу тэгж хийгээд тэрс ойлгомжгүй. Хэрэв өмнө говьд очил гоё шээ тий. Тэнд одоо ингээд одоо магадгүй та битгаар гэр бүлээ дагуулад өмнө говьд очиод өлөг гөрүүлийнхэн музей үзчихэд за тэрнээс хойш ар хангаа аймагт тэнд нэг хурд метроо барьчих хэрэгтэй. Нэг бол онгоц хувийн нэг сонгоцнуудыг нэвтрүүлж хэрэгтэй. Тэгэл нэг хувийн онгоцон суу барьтлаад ч юм уу хувийн онгоцон суугаад ар хангаа аймагт ч хөнөө уяа луутгахыг үзэл. За тэрнээс хойшоо тэгвэл эзэнт гүрний үйл явуул тэг өөр хангаа аймагт чад хар хоног үзчих. За тэгэл хинтээ аймагтайгаа авар хотыг үзчих. За тэрнээс хойшоо гэх юм бол одоо тэр хотууд одоо зөндөө биш манад одоо тэр олон хотууд. За тэрнээс өмнө 90 улс гэх юм бол тэр улсууд төрийн тэр бүх улсуудын тэр хот бухын хар балгас малгас гэл зөндөө л хотууд ирдэг мандаа тэр бүх юмнуудаа үзээд за ойрын жишээгчл одоо гүнзин сүм гэж байж л тийм шүү дээ тэрэлжид байд. Тий одоо тэр мөр бүх олдрууд бид ингээд түүх юм босгочихлоо да. Тэгэхгүй ингээд нэг ямар ч үр дүнгүй нэг юмд санхүүжилтэйгээл тэр нь ямар ч үр дүнгүй. Ямар ч үр дүн байхгүй. Ард түмэн очихгүй шүү дээ. Тэнд судал авсан тэгээд нам юм олигархууд тэр мөнгөөс нь авч дээ ард түмэнд ямар ч тийм хүртэл байх. Тэгэхээр ард түмнээ л бодож шийдвэр гаргана. Миний хэлэх гээд байгаа санаа бол ерөөсөл энэ эртний хотуудыг босгочл отгүй гэдэг хүн энэ хотыг авахгүй аваад нүгөө явчихгүй шүү дээ. Энэ хот чи үе үед л Монгол улсад байгаа юм чинь Монголын олсон тэр орлогоор эхний удаадтай зөвхөн эрүүл мэндийн асуудал шийдэж. За дараа нь бол яг хөө тэгээд дараа дараагийн асуудлаа мэдээж музейн ашигтай орлого болоод ирэх юм бол дараа дараагийн асуудлуудаа те магадгүй залуу гэр бүлүүлэлтээ гэр бүл болоо гарахт нь те сайхан орон сууцын бэлдээд өгчдөг. Энэ Монгол улсын иргэн бол төрснөр энэ байгалийн баялаг хэсээ илүү түүх хөр соёлынхаа энэ ёс өв уламжлалаас тий Монгол хүн бол төрснөөрөө тэр зүйлийг хүртэх ёстой байхгүй. Тий гэр бүл болоод 18 нас хүрлээхэд за гэр бүл болоод магадгүй гадаадаа суугаад сурлаахэд энэ Монгол улсын иргэн бол төрсөн юм чинь та нийгмийн баялаас хүртэж байгаа учраас та Харвардыг сургалт сураа. Та Кембрижийг сургалт сураа, Люксембургийг сургалт сураа, Монгол улсыг сургалт сураа гэд тэр төлбөрийг нь улсаас өнгөө өгч гэсэн шүү дээ. Тэгэх юм бол хүүхдүүд чанартай суралцсан. За тэгээд өвчин тусаад эмнэлэгт очлоо гэдээ отгүй гэдэг хүн өвчин тусаа эмнэлэгт очиход заавал нэг эрүүл мэндийн даатгал хийхгүйгээр одоо баялагын сан гэж одоо миний хэлээд байгаа бол одоо баялагын сан бүрдүүлмээр байгаа хөөх. Тэгээд энэ музей юм уу түүхээс олсон орлогоо отгүй гэдэг хүн өвчин туслаа гэдэг тэндээс олсон орлогоо зарлаа одоо тэр эмчилгээ үйлчлэгийг авчдаг. Бүхэл эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг хүндрэл чиглэлгүйгээр авчдаг. За нэг орон сууцнд орлоо гэхэд орон сууц нь ямар ч асуудалгүйгээр Монгол улсын иргэн эмчийн тэр орон сууцны үн төлбөр өгч ирдэг. За донорын асуудал гэдэг чинь би одоо ихнийх хэсгээр ингээл судалгаа хийжлээ. Цусны өвчтөе хүүхдүүд асар их байна. Тэгээд тэр цусны өвчтөе хүүхдийг заавал нэг гэр бүлийн хүн харж одоо асарх болчих. Тэгэхээр тэр гэр бүл нэг нь ажилгүй болохоор орлого ямар байх. Тэгэхээр тэр гэр бүлд нь хүндрэл болохгүй тул сарын орлогыг нь улс өгдөг байх хэрэгтэй. За та үр хүүхдээ ингээд хараа те таргертэ бити санаа зов. Зөвхөн үр хүүхдээ л та хайлж халамжил. Энэ эмчилгээ үйлчлэгийн төр хариуцчих хэрэгтэй байхгүй. Тэгэл тэр сүр хүүхдтэй тэр хэдийн хугацааны амьдрах боломж үлдсэн тий. Тэгээ тэр боломжийн хугацаанд гэр бүл хацж байгаа л та сайн сайхан. Тэгэхгүй тэр хүүхэд өнөөдөр их нэлхс орчноос тусаарлагдал дөрвөлж өрөөнд уйдаал ингээл нийгэм тэр хүүхд чинь нийгэм шиг ёстой шүү дээ. Үндсэн хуулиараа заасан баг шүү. Монгол улсын үндсэн хууль 2 дугаар бүлэгт байгаа шүү дээ. Тэр ингээд бүлэг ингээд юм удаа ингээд болоогүй байна. Монголын хөгжил болоог. Тэндэл би яг жоохон сэтгэл имзэлд үүднээс ингээд Тэ ер нь бол энэ ч гэсэн энэ санаачлаг хэрвээ ингээд бодит болвол бид нэр магадгүй одоо ярьж ижил одоо хүн мэдээлэл авдаг тий ер нь харилцаанд орж ижил тодорхой мэдээллийг авдаг. Тийм болохоор энийгээ бид нэр бас ярьж хэлж яах нь хамгийн их зөв юм байна. Түүний бас Атгуу докторын маань хамгийн эхлэл үүтгэл нь бас 107 радио за орон нутгийн телевиз байгаасаа л гэж ингэж л батсан л доо. Энэ санаачлагыг хамгийн түрүүн одоо дэмжих хэрэгтэй байна. Бид нэр энийгээ болвол ингэж ярих хэрэгтэй юм байна. Ягаад түүхийнхээ талаар бид нэр түүхээ гуйлаагүй, түүхээ бүтээж, түүхээсээ
ард түмэн нь бас ийм сайхан түүхтэй, ийм сайхан ард түмний дунд амьдарч байгаагийнхаа хувьд өнөөдөр таны сая ярьсан энэ боломжуудыг ингээд одоо бий болгоод тэр бий болгосон зүйлийнхээ үр дүнг нь одоо ингээд хүртээд ингээд амьдарч ингээд хөгжиж яага болдгоо бол гэдэг ч юм уу тий. Одоо нэг жишээ хэлээ л дөрөн чи манай найз Америкт суралцдаг. Тэгээ тэр найз минь хэлдэггүй би ингээд отхон ингээд Америкт ч одоо Монголд илэмсэн явахаар хичээд байгаа. За тэгээ Монголд хөргөө гаргаад ирэхээр мэдэхгүй маа. Америк долларыг бол одоо дэлхийн үнцэг болон ямар ч улс үндэст мэддэг. Монголд хөргөөл одоо өнөөдөр ямар ч үнцэг нэ шүү дээ. Одоо бид одоо Монголд хөргөө бариад одоо Америкт юм уу, Франц, Герман, Солонгос зүгээр ойрын жишээлийг хятадд очиод худалдаа хийх үү. Тэр хятадын юан өнөөдөр ямар байна? За одоо бүр ойрын жишээлээ Казахстан, Монгол хоёр 90-ад оны үед нэг гараанаас гарсан шүү дээ. Тэгэхэд өнөөдөр Казахстаны хөгжил одоо цөмийн атом захлагын станц зөвлөх хэмжээнд очичихсан ярьж байна. Тэгэхэд Монгол бас нэг 200 км зам тавих гэж одоо яаж энэ тий дархны замыг одоо бид одоо хичнээн жил ярьчих. Тэгэхэд одоо тэр Казахстан, Монгол улс хоёр хөгжлийн нэг гараас гарсан улсаар өнөөдөр шинжлэх ухааны ололт амжилттай дээд хэлбэртэй хөрчихсөн. Тэр цөмийн станц ярьж хагаад Монгол улсын хөгжил ямар. За одоо чинь ойрын чиглэл хятадтай тий хятадууд одоо энэ хөгжил бүтээн байгуулалт асар хурцтай явж байна шүү. Хамгийн наадлын одоо жишээ ихтэл 90 хотыг л та нар харалтай бүр хамгийн. Тий. Тэгэхээр л одоо миний хэлээд байгаа санаа бол одоо эртний хотуудаа ингээд босгочихё. Лууд хотоо тэр Арханга аймагтаа одоо Лууд хотыг яг тэр эртний хэлбэрээр хүн тэнд амьдрахгүй зөвхөн аялал жуулчлалын зорилгоор тэнд барина босгоно. Тэгээд тэнцэнэ жуулчд маань ирж үзэл тэр музей үзснийхээ $100 юм уу те. Тэр такса төлдөг. Тэр таксынхаа нэг 70-80% нь хүний хөгжлийн санд бүрдүүлчихдэг. Тэгээд тэр хөгжүүлсэн бүрдсэн мөнгөөр л цөмөр одоо нийгмийн хөгжил, нийгэм тулгамдаад байгаа асуудлуудаа шийдчихэл гэдэг л санааг л одоо гоё зөв үлэг гөрүүлийн 90 үеийг одоо тий үлэг гөрүүлийн 90 үеийг одоо тий өмнө говьт бариад тий 90 үе. Тэгээд тэрнээс хойш их юм бол хүннэг үеийн Лууд хотоо бариад одоо эзэнт гүрэн гэх юм бол одоо дараагийн нэвтрүүлэгтэр ярина л да. Их Монгол улсын эзэнт гүрний хотууд гэдэг. Манайх ч одоо эзэнт гүрний үед 4 хот байгуулсан байна. 4 хотын 3 нь одоо хятадд байгаа. За тэрийг бол яг дараагийн нэвтрүүлгээ илүү дэлгэнгүй авч ядсан. Өнөөдрийн нэвтрүүл бол яг хүннэг үеийн Лууд хотын талаар ярьж. Тэгээ Лууд хот бол ер нь ингээд дээрүүд манай монголчууд энэ хотоо барихтаа их сонирхолтой барьдаг гэсэн байна. Одоо энэ бид нар ингээд аж үйлдвэрлэлийн бүсгээл яриад идэв шүү дээ хятадд. Тэгээд аж үйлдвэр яг тэрийг манайхан хоттой барьдаг гэсэн байна. Гар урлал гээл тэгт ч одоо Лууд хот дээр одоо гар урлалын бүс байна. За тэнд бол нөгөө хэсэгт нь болохоор зэрэг шавар бар. Нөгөө хэсэгт нь болохоор газар тариална. Нөгөө хэсэгт нь мал аж ахуй, нөгөө хэсэгт нь сургууль те. Сургууль байсан шүү дээ их сургууль. Одоо манайхад одоо сургуулгүй л ярьж 2000 жилийн монголчууд сургууль байгуулсан байна. Тэр сургуулаа байсан байна. ФИСОП үздэг, тэр шинжлэх ухаан үздэг гэсэн. За тэгээд нэг бүсчилсэн баг. Одоо ингээд Лууд хотын ингээд бүс зохион байгуулалт ингээд. Тэгээд тэнцэнэ хиймэл нууртай. Хиймэл нуур дээр загас үржүүлдэг гэсэн. Загасны аж ахуй эрхэлдэг гэсэн. За тэгээд газар тариалан, гар урлал тэгэл бүхэл тэгээд тэнцэнэ худалдааны соёлын цагтай. Та боддоо тэр зах дээр Перс хивс загддаг гэсэн байна. Грек Ромын үед хэрэгжилсэн тэр шаазан аял хийдэл ингээд сая би дурдаад өнгөлөө шүү дээ. Торны зам гээд яг тэр худалдааны тэр замаа ингээд дайруулад манайх ингээд бүх худалдаа одоогоор бол одоо тэр Америкт байгаа тэр захиурын хөндий гэдэг шиг бүх тэр худалдаа аж үйлдвэрийн парк нь манай Монголд л байсан байна. Соёл, үе уламжлал, тэр шинжлэх ухаан бүх юм нь одоо тэр Лууд хот дээр байсан байна. Одоо энийг л бид одоо ингээд яг эртний маягаар босгож байгаа. Гайхалтай одоо дэлхийн нийтээр тэрийг үзээд шагшин магт шүү дээ. Одоо зөвхөн Солонгосыг та нар хараа те. Сая жуулчил ингээд 100 нэрэхэд зөвхөн Солонго хараад баярлаж байгаа улсууд хэрэг тэр эртний хотуудаа тэр үлэг гөрүүлийн тэр өндөгтэй те. Одоо тэр өндөгнөөс үлэг гөрүүл гардын мэнэ гэдгийг чинь одоо манай Монголоос олцсон олдвол баталсан шүү дээ. Тийм баталсан. Тэгэхээр тэр бүх олдвруудаа ингээд нийгэл үзчих юм бол дэлхийн нийтээр Монголыг сонирхно. Бусад улс орныг айлж улс орн сонирхно. Одоо нэг хэсэг нэг тэр юу олдвор олдоол тэгээд Батарын музей энтер гээл байсан. Одоо ер нь тэр чин хаана хадгалагдж яа гэвэл одоо ингээ нэг үн цэнэгүй газар байхаараа одоо иргэдэн ч хүртэл байгаа шүү дээ. Нэг хэсэг хүүхэд болгон очиж үзхийг өстой хөлтөө нь хөлхөж хөлгүүн мөлхөж очиж үзхийг хүсдэг байсан. Одоо тэгээд тэр нь одоо ингээд хаана байгаа. Сүүлийн үед ингээд нам дарагчиж л дээ. Мэдээлэл яагаад гэвэл их байна. Тэгээ мэдээллийн нөгөө урсгалд ингээд үн цэнтэй зүйлүүд нь ингээд дарагдаад ингээд бодлоо төржил байна л да. Тий. Одоо миний бодлоор бол тийм л байгаа. Би ингээл аяа ингээл боддог байхгүй гоё шүү дээ тий. Өмнө говьд ч бол 90 галын үед аялал гэр бүлэрээ. Тэгээ тэр нь гоё ингээд хурд метро ч юм уу онгоцны тий. Шууд нислэг үлдчихдэг дотооддоо. Тэгээ тэндээс гараал заа хүүхдүүдэд үзүүлсэн чи одоо цөмөр гоё
2000 жилийн өмнө очив. Хүнийгүй луутгатыг үзэл те. Тэрнээсээ хойшоо ингээл Өвөр хангай аймагт очил хар хурим үзэл. Тэрнээсээ хойшоо Хинтээ аймагт үзэл. За тэгэл тэрнээсээ хойшоо хар бухын балаас бүх ингээл цогтын хадны бичих ч юм уу те. Тэр бүх үеийн ингээд түүх дурсгалаа үзэл. Сонирхолтой. Тэгээ одоо газар нутгийн хувьд ч гэсэн их гой уур амьсгалтай газар нутгууд үүд юм шүү дээ. Одоо Өмнө Говь аймагт одоо хэрвээ тэгж үзлээ төсөөлөхөд те буцаал араангаа орно. Тий, сонирхолтой. Ингээл инхээр нөгөө уур амьсгал тэр газар зүүн нөгөө тогтцсон тэр чин бүр илүү их өргөмөц сонин те. Тий, би нөгөө анх тантай ярьжсэн шүү дээ нөгөө нэвтрүүлэг хэлэхэд манайх одоо ингээд олдор болтоход ингээд павильон барьдаг байхгүй. Одоо ингээд би ингээд харжлаа. Ингээл одоо хүннийгүй хэрэгсэр боллоо. Хүннийгүй хот олдлоо л гэдэг. Хотуудыг хамгаалж павильон босгодог. Манай тийм павильон босох санхүүжилт нь байдаг. Тэгэл нэг төр засгаас нөгөө эрдэмтэд нь очил гойлгоо. Өөрийнхөө төлөө явж байгаа шиг айгүй хэцүү ш. Тэгэл нөгөө төр засаг нь шийдвэр гаргах их одно. Тэгсээрээ л нөгөө түүхийн олдвор гэдэг ч юм штэ. Тухайн цаг үедээ маш богино хугацаанд хамгаалтанд авахгүй бол нар салхинд ингэ гарахаараа тэр нь уруулд ордог юм мэдгүй. Нөгөө үргэлддэг байхгүй юу. Тэгэхээр маш богино хугацаанд тэрөө тэнд ингээл одоо магадгүй ингээл хаач идэх Архангай аймагт одоо нэг олдвор олдлоо гэхэд хүнөөгөө луудах толдлоо гэхэд одоо хаашаашаа нэг 2-3 км газар павильон барьч тэр түүхэн газар штэ. Тэрийг павильон бариад яг тэр хотыг нь яг тэр чигээр босгох хэрэгтэй байхгүй. Яг тэр гар урлыг ямар эс. Тэгэхгүй одоо манайх бол ядаж ямар тийм павильон байхгүй, хамгаалтын бүс зурус байхгүй. Тэгэл ерөөсө хин дуртай тийш нь ордог. Тэгэл орой өвчин цагаар нөгөө хулгайчт нэрэл хэрэгсүрүүн томдог. Тэгдэм билээ. Өстой ингээд ил тий ил байгаа байхгүй. Ил байж идэв. Тий тэрийг ч одоо хайрлах хамгаалах хэрэгтэй гэж түүхэн төрлөختний өмнө үлээс үүрэг байхгүй монголчуудын. Тэр хэдэн мянган жилийн өмнө хими чинь одоо сонирхолтой өстой одоо та ингээд Доронт аймгийн Доронт аймгийн Тамсаг буллагт очоод та 800 мянган жилийн өмнө хүн амьдарчсэн. За ойрох гэх юм бол одоо төргийн үед амьдарчсэн чулуун цэсгийн суурин гэл хоёул өмнөх нэвтрүүлгээр ярьсан те. Яг тэрийг ч очиод үзэх сонирхолтой байсан. Яг тэр Доронт аймагт яг тэрний ингээл хамгаалтанд аваад яг тэр гал асааж ясан тэр ямар огшуу аж ахуй эрхэлдэг байсан. Тэр чулуун цэсгийн үеийг ямар шүү хэрэгэлдэг байсан. Тэр босгочихл доо. Тэр Америкт босгоод ш солонгосод босгоод ш тийм үзээ. Яг тэрийг нь босгож байгаа ч чулуун дээр яг ямар шүү аж ахуй эрхэлдэг байсан. Яаж тэр арьс нэхий боловсруулдаг байсан. Тэр мал аж ахуй яаж гаргадаг байсан. Тэр бүгдийг ингээл хамгаалаад павильон босгочихл доо. Тэгэл тэнцэнэ гадаадын жуулчд иргэд очиж үздэг. Өө чи монголчууд ч 800 мянган жилийн өмнө хүн амьдарч байсан юм шүү дээ. За хот суурин ч бол 40 мянган жилийн өмнө монголчууд хот суурин бий болгосон юм шүү. Та боддоо 40 мянган жилийн өмнө хотууд монголчууд ингээд суурин хотыг бий болгосон юм шүү. Тэгэхээр дэлхийд одоо хамгийн анхны хот үүсгэсэн улсууд монголчууд л байна. Энэ бол одоо хөдөлшгүй нотлох баримтаар илэрхийлэгдэж байгаа зүйл. Түүхээ мэднэ гэдэг, түүхээ эргэж харна гэдэг бол буцаад бас илүү их том зүйлийн эхлэл байх юм аа гэдэг энэ санааг бол одоо ингээд отгоо доктор маань үзэг сонсогчд та бүхэндээ илэрхийлж байгаа юм. За бид бол ингээд нүүдэлчин монголчуудын эртний хотууд гэсэн ерөнхий одоо сэдвийн хүрээнд та бүхэнд бас мэдээллийг хүргэж байгаа. Тэгээ өнөөдрийн одоо хүнүүгийн хотууд гэсэн энэ сэдвийн одоо цаг нь энд хүрээд ирнэ өндөрлж байгаа юм байна. Тэгээд бид бүхэн энэ нүүдэлчин монголчуудын эртний хотууд энэхүү сэдвээр бол 7 хоног бүрийн даваа хавг баасан гарагийн 13 цагаас 14 цагийн хооронд та бүхэндээ шууд одоо энэ мэдээллүүдийг ингэж хүргэж байгаа. Тэгээд нэвтрүүлгүүд маань зөвхөн радиогоос гадна орон нутаг телевиз за мөн пэйж хуудсан дээр одоо ингээд давхар байршаад явна. Та бүхэн бас өөрсдийнхөө үзэл бодол саналыг бас хуваалцах ийм бүрэн одоо боломжтой байгаа шүү гэдгийг та бүхэнд бас мэдээлэл хүргэе. За ингээд одоо 5 гарагт 13 цагт хоёлоо бас сэдв хүндэн энэ бол их Монгол улсын одоо хотод нийслэл багт. Одоо тэр тийм ээ. Одоо их Монгол улсын тэр бол одоо 12-аас 14 дэх зууны үеийг хамарч. Тэр үеийг хамарсан хотууд нь 4 хот байгаа. За нэг хот нь бол одоо хар орон байна. За нөгөө үлдсэн 3 хот нь бол одоо хятадд байна. Одоо тий зөв жишээ аваад үзээд одоо хятадын хориотой хот, Бээж хотод. Тэр одоо манай Монгол улсын нийслэл юм аа. За энэ бол одоо ингээд дараагийн нэвтрүүлэгтээ илүү тодорхой баримттай яригдана. Ингээд нүүдэлчин монголчуудын эртний хотууд. За тэр тусмаа одоо бас намын хавчуурга нэвтрүүлэгтээ хамтдаа байсан, хамтдаа байгаа, хамтдаа байх эрхэм үзэг сонсогчид та бүхэндээ баярлалаа. За нэлээ олон одоо сэдв хөндөсний дараа бид нэр бас шууд утастайгаар нэвтрүүлгээ үргэлжлүүлнэ. За одхоо докторийнхаа бас бүтээсэн номын дээж сүдээс бас
үзэг сонсогчдоо бидэг болгон гардуулна. За мөн одоо асуултанд амжилттай хариулсан үзэг сонсогчийгаа бас нэвтрүүлэгтээ зочноор урьж тэр хүний сонирхсан асуулт тэгээ өөрсдийг тэр хүнийхээ бас үзэл бодлыг бас хүндэтгэж хамтдаа бас ингэж ярилцах юм сэдвүүд байгаа. Тийм болохоор та бүхэн бас энэ нэг явж байгаа энэ цуврал ярилцлагуудыг бас алгасахгүй та бүхэн бас сонсож байгаараа та бүхэнд одоо номын одоо маш сайхан тийм билег гардуулж хамтдаа бас энэ радиогийн эфирт ярилцах энэ боломжийг бас олгох юм шүү. Тийм болохоор та бүхэн бас бид бүгдээ энэ өдөр тутам явж байгаа. Энэхүү бас эртний хотуудын тухай мэдээлэлд бас анхаарлаа хандуулж байгаараа гэдгийг зөвлөн хэлэх байна. За ингээд даваа гарагийн номын хавчуурган нэвтрүүлэгтээ хамтдаа үзсэн эрхэм үзэг сонсогч та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр нэвтрүүлэгт бизнесийн удирдлагын докторант Үйл давгийн Бадарчин отхоо оролцож за хүннүүгүй үеийн хотуудын талаар мэдээллүүдийг хүргэлээ. Хамтдаа үзсэн эрхэм сонсогч эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Лав гарагийн яг энэ цаг мөчтөө иргэн уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй.